За энэ хуулийн төслийг дэмжиж байгаа маш сонирхолтой үед одоо шаардлагатай хуулийн төсөл байгаа. Ягаад гэвэл одоо 6 настай хүүхдийг сургуульд оруулж дотор байранд байлгаж байна. Хамаатан цаадандаа гэртэн тавьж байна. Зарим нь хөдөөнөөс орж ирчээд байр хөлсөж байна. Байртаа байрандаа байж гэн гэх мэт. За нэгээлэн 6 7 настай 6 8 9 настай 3 хүүхэд байхад нэг юунд байж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн одоо хувцаслалт, хоолтын асуудал, гэрээ санах асуудал жоохон хүүхдийн. Тэгээд энэ дээр бас анхаарал энэ цахим сургалт гэдэг хууль санаачилсан байна л да. Тэгэхээр энэ дээр нэг анхаармаар юм асуудал байна. Энэ улсын хэмжээнд хэрвээ 6 7 настай хүүхд цахим сургалтанд хамруулвал улсын хэмжээнд хичнээн хүүхд хамрагдахаар байна нэгдүгээрт. Хоёрдугаарт сургалтын төлөвлөгөө байх ёстой. За хичээлийн жишээлбэл тэгээд цахим гэхэр чин гар утсаар хангах юм, iPad-аар хангах юм, компьютераар хангах юм. Гэтэл хөдөө тэр нь тог нь байна уу? За гол нь одоо малчин өрхөд одоо 4 5 хүүхдтэй гэхэд 1 2-ын малчин болгоод 3-ын сургаж байгаа шүү дээ. Бүгдийн бас сургаж чадахгүй. Бүгдийн сургаад хот руу орчиж байгаа илүүч байж байна. Тэгэхээр энэ залуу малчин бэлтгэх асуудал байж байна. Цахим сургалтаар одоо малчин болох хүүхдээ цаашдаа ерэн хэлний хичээл, тоо бодож чадах, түүхийн хичээл, нөгөө талаар малаж ахын сургалтын програм гэж байна уу ерэн энэ төлөвлөгөөн дээр яаж тусгаж байна? Тэгэхгүй бол бас энэ дээр бас нэлээд асуудал гарчихвээ гэдэг. Энэ талыг асууя. Дараа нь тодруулъя. За Сэдвэр шүүн хариулъя. Хууль саналчлагч. За бэсийн гишүүний асуултанд хариулъя. За энэ бол дан ганц цахим сургалт гэж үзэхгүй байгаа. За боловсролын яам бол одоо хөтөлбөрөө нарийн гаргана. За ингээд энэ намраас эхлээд боловсролын сайдын хэлснээр энэ намраас эхлээд туршилт явагдана. За энэ хууль маань одоо намар батлагдах бах. За энэ хавраараа амжихгүй бах. За тэгэхээр энд бол одоо явуулын багш очно, ангийн багш нь хариуцсан хайхарна. 9 сарын 1-ээс эхлээл 6 настай хүүхдийг миний зүгээр ойлгож байгаагаар бол 6 настай хүүхдийг бол 9 сарын 1-ээс эхлээл одоо гэртээ байхад нь малчин хүүхдүүдээ ангийн багш нь бүртгээд авчна. За анги нь бол одоо шинжлэх цаг одоо тийм дадлага тойрон аялал маягаар тэр хүүхдүүдээ очно. Тэр хүүхд нь одоо байнга саав ижин сум аймгийн төв рүү очиход бас тэр ангидаа очно, хүүхдүүдтэйгээ ойрхон байна. Харилцсан одоо дадлах хийн туршлага солилцсон, явуулын одоо номын сан, явуулын одоо хичээлийн байр эдэр бас явахд боломжтой. Тэгээд манай аймаг сумдууд чинь бол тэтгэврт гарсан маш олон багийн ангийн багш нар байгаа. Маш туршлагатай хүмүүс. Тэдрийг одоо тодорхой хэмжээнд урамшуулад ингээд явуулах боломжтой. Ер нь нэг суманд бол нэг 6 хүүхдэл юм лээ дээ. 6-аас 10 хүүхдэл нэгдүгээр ангид орж байгаа. Энэ 10 хүүхдийг бол сумын дарга, багийн дарга, сургуулийн захирал, тэр ангийн багш бол бөөцөл нь штэ. Тэгээ хамгийн чухал хүмүүс бол аав ээж, эмээ өвөө нар. Энэ хүмүүс хүүхдүүдээ боловсролгүй болгоё шинж бодохгүй. Хамгийн чухал юм бол гэр бүл. Гэр бүл аюулгүй байх хэрэгтэй. Гэр бүл бүрэн бүтэн байх хэрэгтэй. Мэдээж хүүхдээ маш сайн сургана. За эндээс бол ирээдүйн одоо Монгол улсын удирдах хүмүүс ч төрхийг үгүйсэхгүй. Одоо Монгол улсын боловсролын сайд бол ярьж шít хил зөвшрүүлэх хөтөлбөр гаргахгүй бол монголоор ярьдаг хүүхэд төв суурин газруудад цөөхөн болж шүү гэж ярьж байна. Тэгээ бид бол битэрхий туулширч хүүхдүүдээ ингээд унган хэлнээс нь салгаж байгаа асуудал. Энэ хүүхдүүд бол тэрний хажууд унган хэл дээрээ унган соёлоо үүрээд ингээ 3 дугаар ангидаа бие даах чадвартай болоод ороод ирэх ийм хүүхдүүд юм аа. Энэ бол Монголын ирээдүй. Монгол улс бол өөр, дэлхийн нийтээс өөр. Монголчууд 12 жил сурах бараг шаардлагагүй дэлхийн хамгийн оюуны потенциалтай хүмүүс. Бид одоо хуучин 3 сар сурдаг байсан 35 усгийг одоо 12 жилд орсноос хойш бүтэн одоо 1 жил үздэг болсон байна шүү дээ. Энэ бол дэндүү одоо удаан хөтөлбөр байхгүй.